Энэ 6-аас 10 тэрбум дээр 15% татвар ногдол өөрөөр хэлбэл 25% төлдөг одоо 6-аас дээш 10 тэрбум хүртэлх одоо ашигтай аж ахуйн нэгжүүд 25% төлдөг аж ахуйн нэгжүүд 15% болж байгаа. Энэ танилцуулгын юм дээр болохоор 600-аад аж ахуйн нэгжүүдийн ачааллыг бууруулна гэсэн байна. Тэгэхээр энд хэдэн төгрөгийн одоо татварын одоо хөнгөлөлт гэх юм энэ өөрчлөлтөөр аж ахуйн нэгжүүдэд энэ татварын ачаалал нь буурч байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ жижиг нөгөө 1% ялбаршуулсан гормоор энэ бичил аж ахуйн нэгжүүд дээр 1.5-ыг 2.5 болгож байгаа дээр бас энэ татварын ачаалал яаж буурч байгааг энэ хоёр дүнг нийт дүнгээр нь багцаалж өгөөч. Хоёрдугаарт виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа технологийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг татвараас хөнгөлнө гэж байна. Тэгэхээр энэ тогтоохтой виртуал бүс гэдгийг нэг ойлгомжтой нэг стандарт тавьсан байсан. Тэгээд энийг нэг жоохон дэлгэрэнгүй тайлбарлаад өгч болох уу? Бас энэ аж ахуйн нэгжүүд бас асууад байлаа. Яг энийг яаж тогтоох юм гэдгийг хуулийн дээр сарахаар болоо. Яг нарийн бас харагдахгүй. Ийм хоёр асуулт байна. Хэн хариулах вэ? 6 номер. Нэг төвшин гишүүний асуултанд хариулъя. Сангийн яам татварын бодлого газар чимэд суурин. За 6 тэрбумаас дээш ашигтай ажиллаж байгаа компани бол өмнөх дата мэдээгээр авахтын зэрэг 620 аж ахуйн нэгж байгаа юм. За түүнээс 6-аас 10 тэрбумын ашигтайд нь бол 338 аж ахуйн нэгж байгаа юм. За нийт дүнгээр нь бол 162 тэрбумын татварын ачаалал бол буурна гэсэн үг. 162. Тэгээд нэг хувийн ачаалттай буюу өөрөөр 12 татвар төлөөд 90% буцааж авж байгаа борлуулалтын орлогын босон бол 1.5 байсны 2.5 тэрбум болгоход за нэг 4700 аж ахуйн нэгж бол бас нэмэгдэж ин 2.5 та болно гэсэн үг. За энэ дүнгээр бол тухайн аж ахуйн нэгжүүдээс татварын ачаалал 84 тэрбумаар ингээд нийт дүнгээр аж ахуйн нэгжээр нэг 250 тэрбумын татварын ачаалал буурч тухайн аж ахуйн нэгж байгууллагуудаа үлдэж үйл ажиллагаа өргөжүүлэх хөрөнгө оруулалтаа хийх боломж бүрднэ гэж үзэж байна. Эрдэнэ виртуал өсөлтөд нэмэлт юу? 9 номер нэмж хариулъя. Сангийн яам татварын бодлогын газар Эрдэнэ инх төвшин гишүүний асуултанд хариулъя. Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг байгуулах шийдвэрийг засгийн газрын 98 дугаар тогтоолоор баталсан уг мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг ажиллах журам мөн виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг тус баталсан байна. Уг журмын дагуу яг тухайн бүсдээ бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдэд уг хууль нь бол хэрэгжиж явна гэсэн үг. Одоогийн байдлаар 2026 оны яг 1 сараас виртуал бүсдээ компаниудаа бүртгэж эхэлсэн. Тэгээ одоогийн байдлаар бол нэг 85 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлсэн байгаа мэдээллийг бол захим яамнаас бол ирүүлсэн байгаа. Тэгээд энэ хуульд болохоор одоогийн хуулиар бол үйл ажиллагаа явуулж гисэн эхний 5 жилийг татвараас хөнгөлж исэн бол хуулийн өөрчлөлтөөр бол уг хөнгөлтийг зөвхөн мэдээлэл технологийн үйл ажиллагаатай холбоотой гэдгээс гадна ер нь үйл ажиллагаатай холбоотой бүх орлогыг 100% чөлөөлөлт